Тууланд барьсан хашаанд одоо ингээд буг өгсөн хэрэг гарлаа тийм ээ. Одоо ер нь нөхцөл байдал яаж үргэлжилж байна гэдэг талаар эхлээд тодруулъя. За тухайн одоо буугын цэцэн асуудал дээр бол одоо буруутай итгэж буюу тухайн газар ашигч компани дээр холбогдох зөрчлийн хэрэг нэгдээд явж байна. Байгаль орчны хяналтын улсын бааз загч нийслэлийн прокурорын газрын хяналтанд ор зөрчлийн хэрэг нэгдээд одоо зөрчил шалган цэвэрлэх ажиллагааны хүрээнд холбогдох одоо процесс ажиллагаанд хийгдэнэ. За энэ дээр бол одоо нөгөө экологи эдийн засгийн үнэлгээ хохирол тооцох те тухайн одоо амьтан бодгоолын үн одоо нөхөн төлбөр тооцохтой холбоотой юм одоо ажлууд хийгдэж байна гэсэн үг. Ер нь бол богдхан хоолд орхон цаазтай тухайн орчинд байгаа амьтан одоо ээлтэй орчин байх ёстой гэдэг боловч энэ замбрааг олгосон газар төлөвлөлтийн улмаас ингээд одоо амьтад бол амьдрах аргагүй боллоо тийм ээ. Ер нь цаашдаа одоо яах вэ? Одоо тусгай хамгаалалтын газрын хязгаарлалтын бүсдэх иргэдийн одоо орчин суугчдын тоо бол нэмэгдсээр байна. Жилээс жилд Улаанбаатар хот маань өөрөө байнгын тэлж байна. Төхөн амын төвлөрөл нэмэгдэж байна. Энэ дээр бид нар бол тухайн амьтдын экологи одоогийн гарц тийм ээ. Дээрээс нь одоо нутаглах одоо бэлчээрлэх талбайн даацсан нөөцийг бид нар судалгааг маш сайн хийж энэлүү чиглэсэн арга арга хэмжээг сайн зохион байгуулах хэрэгтэй байна. Одоогор яг энэ богдхан ууланд Улаанбаатар хот руугаа чиглэсэн талт ч гэдэг юм уу бугын тоо толгой яг хичнээн байна. Эдгээр маань одоо яг одоо нэг хоёр жимээр орж ирээд байна гэдэг чинь энэ жимийг яг амтанд ээлтэй болгоод чөлөөлөх юм боломж байгаа юу? Тэр нь бол бууг бол мэдээж одоо амтан энэ богд ууланд амьдарч байгаа амьтад бол бэлчээрэх талбайгаа өөртөө сонгоод одоо доошо бууж ирж байгаа. Яг зөв тулгамж байгаа асуудал экологийн коридорын асуудал байна. Жишээ нь хойшоогоо одоо төмөр замаар хашигдж гин баруун талдаа налахын зам одоо хурдны зам тийм ээ нисхийн хурдны зам зүүн талдаа бол одоо налах хонхор орчмын ингээд бас зам гээд хашигдаад хойтлоор Улаанбаатар хотоор урдуур одоо ингээд богдхон төмөр зам гээд ялчгүй экологийн коридорын асуудал хөндөгч. Тэгэхээр энэ бууг буюу туруутай амьтдын шилжилт хөдөлгөөнийг одоо нэг нээх юм асуудал айгүй тулгамдсан асуудал болоод байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ чиглэл рүү бол жоохон судалгааны ажлууд хийгдэх энэ дэзүү боловсруулах экологийн гарцыг гаргах тийм ээ коридорыг бий болгох асуудал бол хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг болж эхэлж байна. Энэ бол одоо жишээ нь яг одоо байгаа нөхцөл байдлыг бодитоор нь одоо харж болох, үнэлж дүгнэж болох юм л процесс л болж байна л доо. Тухайн бууг маань одоо нөгөө хэдэн настай ямар бууг вэ? За энийг бол нөгөө яг мэрэгжлийн эмч одоо ажилласан байгаа. Мал амьтны эмч ажилласан, гэрэл төвийн эмч ажилласан байгаа. Тэгээд энэ дээр бол дүгнэлт гаргаж байгаа. Дүгнэлт нь хараахан гараагүй. Энэ нөгөө зөрчлийн шин чанартай юу, эрүүгийн шин чанартай юу гэдгээ нийслэлийн прокурорын газрын одоо эрх буй албан тушаалтнуудын одоо хүрээнд шийдэгдэх гэсэн л байна. За байгаль орчны сайдын албан даалгавар 11 сард гарсан байгаа. 853 тоод албан даалгавар гарсан. Энэ албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамгаалтын захиргаанаас бол хашаа хайс болгох ажлыг үе шатгаар зохион байгуулж байгаа. За бид нар бол яг энэ стандартын бус гэж үзэж байгаа шоху зүртэй амтан гороож байгаа хашаан дээр бол бид нар хашааг мөрдүүлэх энэ албан буулгах ажлыг бол өнөөдөр байгаль хамгаалагчдын хүчээр хийж байна. Ер нь бол байгаль хамгаалагчдад бол энэ хашаа буулгадаг ажил бол биш байхгүй. Энэ бол иргэд аж ахуйн нэгжүүд, мэрэгжлийн байгууллагууд одоо харьяа одоо холбогдох одоо шат чатны байгууллагууд уялдаж энийг хийж зохион байгуулж хуулийг мөрдүүлэх хэрэгтэй байна. Тэгээ энэ дээр бол жоохон дэмжлэг хэрэгтэй л байна гэж хэлж байна. Богдхан хоолнд байгаа бугын сүргийн тоо толгой хийж болох уу? За нэг 680-аас 700 орчим тоо толгой бол сүүлийн 25 оны байдлаар одоо судалгаанд тоологдсон байдалтай байна. Энэ цаашдаа бол өсөх хандлагатай байна.